хүн гэдэг амьтаа уйдаж чаддаг. Бид эрэлхийх чадал явдал хайдаг амьтад учраас чаддаггүй. Хүн уйдаагүйсэн бол шинийн бүтээхгүй, шин нээлт хийхгүй, шин содон санаас сэтгэхгүй, адал явдал хайхгүй байх байсан. Гэтэ бид нэр ерөөсөө ч чаддаггүй. Гэтэл өнөөгийн нийгмийн том асуудал бол бид нэр уйдаж амжихгүй байна. Ямар нэгэн байдлаар хэн нэгэн өөрийг чинь зугаацуулах гэж оролдоно. Жишээлбэл Instagram, YouTube, телевизэр, компьютер ингээд бүр дэндүү олон distraction-ууд байгаа байхгүй. Хүн үнэхээр юм бүтээлж байхын тулд толгой чинь хоосон байх хэрэгтэй. Хоосон байх тусмаа л бүтээч байна. Тэгэхээр миний хэлэх гээд байгаа зүйл бол хүн уйдах хэрэгтэй. Хүн тухайн омогтой хүлээн зөвшөөрөгдөж хэрэгцээтэй хүн байж ээж удам өгсаагаа үлдээдэг болохоор бид нар нийгмийн амьтад. Бидний инстинкт өөрөө тэр тухайн нийгэмдээ хүл нийцүүлэн алхахын төлөө зүтгэдэг. Нийгэм бүхлээрээ нэг зүйл байж тэгээ тэр нэг зүйлд багтаж байгаагаа батлах нь аюул чухал. Бидний ДНА-д байгаа инстинкт гэхгүй. Тэгээ тэхийн тулд юмнаас асууж болохгүй. Шин дуу, шин тоглоом, шин платформ өөр юу гэдэг. Шин гэсэн бүх зүйлээс одоо хоцрохгүй байснаар тэр нэг зүйлд багтаж явж байгаагаа батлахын тулд тэр зүйлүүдээс ингээд салж чаддаг. Гэхдээ тэрний нийгэмд ингээд өөрийнхөө нэг хэсэг нь мөн гэж батлахаас илүүтэйгээр хүн уйдах нь чухал гэж би үзэж байна. Яагаад гэвэл хүн бүтээлж байхын тулд толгой ч хоосон байх хэрэгтэй. Маш их зай хэрэгтэй. Тэгээд толгоонд чинь YouTube, Instagram, компьютерийн тоглоом, кинонууд, телевизэр өөр юу гэдэг юм. Одоо мөрийтэй тоглох, эсвэл илүү дутуу хүүхнүүд тэр болгон ингээд бүтээлж байх орон зайг чинь хороогоод байгаа байхгүй. Тэгээ би бас бодож байгаа ийм хүү дүгнэлтэнд хүрлээ л дээ. Тэгэхээр ийм нэг хоосон өрөөнд өөрөө чи байж их юм бол тэгээд тэр хоосон зүйл нэгэн л садаа болох зүйл байлаа гэж бодож. Чи тэр лүгэл тэмүүлэх байхгүй. Тэгэхээр ингээд цөөхөн баг болох нь хосоо илүү бүр огт байлахгүй байх гэж хичээх хэрэгтэй. Нэгсэнтэй ингээд 10 зүйл байлаа гэж бодоход нэгэнтэй үлдэх нь өөр ашиггүй гэж боддог байхгүй. Харуулнгийг хасах хэрэгтэй гэж би үзэж байна. Тэгжээч яг бүрэн хоосон гэдэг утга гарч ирээд тэр тусмаа л их бүтээлч байна. Тэгээд хүн өөрийгөө хаа хүрэхийг үнэхээр үзэхийн тулд энэ олон distraction-аас салах хэрэгтэй. Тэгээд энэ зүйл рүү гівгэнт очичихгүй л дээ. Аажмаар ингээд нэгээр гасна. Тэгээд бүгдийн зэрэг гасна гэдэг бол хэцүү. Тэгээд би өнөөдөр нэг тийшээгээ хүрэх зам руугаа бас нэг алхам хийлээ. Би одоо нэг хэсэг Instagram-аа устгахаар шийдсэн. Тэгээд устгацсан байна л да. Тэгээд хотынхоо гэрээсээ гараад лагер дээр ирсэн байж байна. Энд би интернет ашиглахгүй. Хүн ер нь бол юм сурна, судалгаа хийн, бичлэг хийн. Тэгээд маш их юм бичнэ гэж бодож байгаа. Би гэрээсээ гарахдаа 50 гаруй цаг үзэх, сурах материалууд бэлдсэн. Энэ тэр олон материал маш өргөн хүрээний сэдвүүдтэй. Би одоо маргааш харахаар болсон л да. Би тэгээд хотод байхдаа хотод хийж амжих байсан 1 сарын зүйлийг би 7 хоногийн дотор хийж багтааж амжлаа. Маш их юм бичлээ, маш их юм сурлаа. Тэгээд өглөөс ирэхэд хүний толгой хамгийн хоосон байдаг. Нэгсэнд хамгийн бүтээлч байдаг гэж би үздэг байхгүй. Тэгээд би өглөө гэжтэй би шөнө 3 цагаас сэргэж байгаа. Тэгээд тийм сурж байгаа,
судалж байгаад нар мандахыг хүлээдэг. Тэгээ нар мандахыг хүлээж байгаад би юм бичдэг. Тэр өглөө болгон би нар мандахыг харж 3-4 цаг юм бичдэг. Айгүй их санаа цуглууллаа. Тэгээ энэ хэдэн санаанууд хизээ нэгэн цагт угаасаа орж ирэх л байсан баг л та. Гэхдээ өглөө болгон зүгээр л нар мандахыг хараад дэвтрээ онгоолгоол үзгээ барайл бичгэд ялчгүй юм гарч ирдэм байх. Тэгээд нэг 3-4 цаг бичээд ялчгүй тусчихжээ л дээ. Тэгээд ирэнгууд нөгөө нэг бэлдсэн материалуудаа ингээд зүгээр үзээд судлаад байгаа юм. Тэгээд нэг тодорхой сэдвийг сурч дуусангуудаа өөр нэг сэдвийг сурч амардаг. Тэгэл тэр нэг сэдвийг сурч дуусангуудаа ер нь сурахаас жоохон цуцаад ирэнгууд би гарч гүйдэг байхгүй. Хүн өглөө босоо шууд гүйдэг. Тэгэд би тэрнтэй бол нэг санал нийлэхгүй байд юм аа. Яг би нэг төгөлдөр уур тоглоод 10 гаруй жил болж байна л та. Тэгэхэд бол би иймэрхүү стратегтэй сурдаг гэсэн байхгүй. Ямар нэгэн аяыг 1-2 цаг тоглоод тэнгуутаа 30-40 минут эсвэл бүр удаан байх тусмаа сайн завсралгаа аваад тэнгуутаа дараа нь буцаад тэр аяа сурч эхэлдэг байхгүй. Тэгээд тэхгүй л бол ингээд гүрийж суугаад бол үр дүн маш муу. Завсралгаа асан дээр идэх байхгүй. Тэгээд одоо жишээ film editing сурч байгаад дараа нь би self development гэдэг юу руу ороод тэнгуутаа дараа нь sales сурдаг ч юм уу. Тэгээд ингээд ерөнхийдөө юм сурахаас ингээд цуцсангуудаа гарч Google тэнгуутаа шууд reset хийгдчихэж байгаа байхгүй. Орж ирээл усанд ороод тэгэл нэг амрангаа би бас юм үзэж байгаа. Гэхдээ нэг иймэрхүү юм адж хэлэгдсэн л та. Өглөө би биччихээд түүнээс хойш би ингээд тарих ингээд ятраасаа дагаад яг ингээд бүтээлч юм гаргаа болчдөг. Яг өдөр бас зарим өдөр би буцаа эргүүлээ бичдэг л та. Гэхдээ өглөө бичсэн шиг үр дүнтэй байдаг учраас би зөвхөн өглөө болгон л бичээд байсан. Тэгэл гүйцэл нэг хэсэг бас юм сураа байж идэл бас адилхан цуцчихна. Тэгээ тэгсээрэд л өдөр 4-5 болчт юм аа. Тэгэл гэр бүлийнхэнтэйгээ нэг хэсэг цаг хугацаа өнгөрөөж байгаа л тэгээд бас зүгээр сууж чадахгүй. Ингээд байж идэл бас юм сурах гэж ирсэн болохоор нөгөө юмнуудаа хийчихнэ. Тэгээ энэ бас хэсэг судалгаагаа хийж байгаа л орондоо 6-7 гэж ороод 8 гэ би бол унтцсан байгаа даа. Намаа тавьчаал sleep timer 30 минутын дээр тавиал тэгэл дараагийн өглөө болчихно. Гэх мэт би ингээд нэг 7 хончлоо. Айгүй их юм амжуулсан гэж үзэж байна. Би энэ хэдийн сурах юмнуудаа ингээд хотод байгаа л гэсэхгүй. Би энийг гівэнд бэлдсэн юм биш. Яг энийг үз энийг сурыг гэд хотод байгаад байсан. Тэгэхэд бол ямар нэгэн байдлаар би хойш нь тавьдаг ч юм уу. Эсвэл би 30 минут үзэл болчиход байгаа байхгүй. Энд ирснээр би интернет байхгүй бэлдсэн юм шууд зүтгэт амар амархан. Би нэг 3-4 цаг нэг зүйлийн тухай ингээд судалж бол чадаад байгаа байхгүй. Тэгээ 3-4 цаг судалчаад дахиад нэг 2 цаг шууд дараалаад өөр юм сураал тий. Тэнгуудаа дараа нь шууд гүүгээл ингээд юм хийхэд хамаагүй амархан байгаа байхгүй. Компьютерийн хажууд биш байсан. Компьютерийн хажуугаар яхаар өөр юм үздэг ч юм уу эсвэл ингээд нэг мэдхэд л үгүй яг бүрэн төвлөрч чадахгүй байгаа байхгүй. Тэгээ боломж гарвал өөд. Би бас ойрт энийг нэг найзтай энийг хилцсэн болохоор энэ сэдв орж ирсэн юм л та. Манай найзтай өөдөгт би найзынхаа тоогоо ярьж л та. Тэгээд уул нь ухаантай хүн. Даанч өөрийнхөө зорилгоо олж чадахгүй байгаа байхгүй. Амьдралаараа юу хийх, яах хийх тэр зорилгоо олж чадахгүй байгаа. Би бас олоог бас ихэнх амьдралаа өнгөрөөсөн л доо. Тэгэхэд бол яг хүн болгон л өөр замуудтай хүн болгон өөр цаг үе дээр явж байгаа учраас учраа олчих واخ уу гэж бодоод би орхицсан байсан. Тэгээд орхиод байсан чинь яалтчгүй үнэхээр учраа олохгүй юм чи. Тэгээд би нэг л зөвлөх өгсөн байхгүй. Өөд
Уйдаж чадахгүй болохоор уйдахгүй байгаа болохоор уйдаж амжихгүй байгаа болохоор зоригчоо орж ирэхгүй байгаа юм. Би ингэж зөвлөгөө өгсөн. Чи зүгээр 1 юм уу 2 сар л бүх юмнаас хасчих. Бүх юмаа хийхээ болчих. YouTube байхаа, Instagram байхаа, компьютерийн тоглоомоо тоглохоо бол өөр юу гэдэг. Тэрх юм бол тэр хүн ямар нэг юм сэтгэл таараа. Тэгээ зүгээр нэг юм уу 2 сар уйдаж амжихгүй байсан болохоор 3-4 жил алдаад байгаа байхгүй хүн. Тэр Instagram, Facebook, тэр YouTube энэ чинь чамтай чамгүй оршин тогтнол үйж байна. Юм эхлээд учраа олчих. Эхлээд учраа олсны дараа нь буцаад юм руу орж болно шүү дээ. Тэр YouTube, Instagram, Facebook-д бол яарах зүйл бол байхгүй, юу ч байхгүй. Чи юунаас ч хоцрохгүй. Тэгээ одоо маргааш хөл хороо дуусч байна. Тэгэхээр маргааш орой харин да.